Хүмүүн зяаны үйлгийг дуугийчэнд бол боломж олгооч гэж хүсэл тавьсан. Тэгээ би одоо нэг сонсож үзсэн өмнө тэгээ за ясаар болгоё. Бүртэн дууны тансагаяго. Намайг багштай одоо орж өгөөч нэгт хоёрт найруулан тавьж өгөөч гэсэн. Тэгээ би ер нь найруулгыг хий. Тэгээ өөрөө эхлэлд нь одоо айдуугаар өгөөд манай ардын жүжигчин Батсүх бас багш нь шавьдан айдуугаар өгөх юм. Сүсгтэн олон тав хүн шөнийн 15 дээрээд гал буюу Улаанмарын жилийнхэн ажил үйлс өдрөг байх тухайтад засал номоо хийгээд дээрээс нэмээд сүмжидмаа гэж бүсгүй дуулах юм билээ. Яг найруулгыг би одоо нэлээд жоохон өөр шийдэлтэй хийж байгаад манай лам нар эхлэлд нь одоо лам нар зүгээр суугаад ном уншихгүй өөр галбараар эхлэх юм ч чадсантай. 3 дугаар сарын 3-ны өдөр бэлгийн талын шинийн 15-ны өдөр үйл төвшний соёлын төвөртөнд мөрлөнгөрөө. Ариуслын дууч Эрдэнэ хорлын амгалан жаргалан шашин урлагийн цэнгүүн